Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэдээг хүргэе. За тэгэхээр өмнөх бичлэгээрээ би 7 номерын төмөр мах бодтой хүмүүсийн талаар яриад дууссан байгаа. Тэгэхээр одоо үргэлжлүүлээд 8, 9 гэсэн хүмүүсийг ярих гэж байна. За хэрвээ та өөрийнхөө мах бодыг мэдэхгүй те энэ 9 одны чи гэдэг зурхаг сонирхож байх юм бол энэ бичлэгний өмнөх бичлэгийг үзээрэй гэж хэлмээр байна. За тэгээд 8 дугаартай шороо мах бодтой хүмүүсийн талаар ярив. За 8 дугаартай хүмүүсийн маань бэлэг тэмдэг нь ерөнхийдөө уул гэсэн бэлэг тэмдэг юм байна. Тэгээд хадгалах, цуглуулах тийм хандлагатай. За тэгээд түлхүүр үгс нь өөрчлөлт, хувьсгал, харилцаа холбоо гэсэн ийм түлхүүр үгтэй. За ерөнхийдөө дунд наснаасаа хойш амжилтанд хүрдэг ийм хүмүүс юм байна. За ерөнхий зан чанарын хувьд өөртөө маш их ихтгэлтэй, маш хөдөлгөөнтэй, биеэ даасан. За тэгээд алдсан алдаагаа юусоо давтдаггүй, төрлийн алдаа гаргадаг. Гэтэ хийсэн алдаагаа юусоо дахиж давтдаггүй. За тэгээд маш тийм ой тогтоолтын өндөр чадамжтай. Тэг хүний үйлдэлийг хараад ерөнхийдөө хүнийг таних чадвар маш өндөртэй. За тэгээд хүнийг ерөнхийдөө найзаараа сонгох маш хэцүү байдаг. Гэхдээ нэг сонгосон найзтай ерөнхийдөө маш үнэнч байдаг. Амиа өгөхөөсч буцахгүй. Тийм үнэнч төрлийн хүмүүс юм байна. За тэгээ ерөнхийдөө орчин үеийн хувцас, загвар дизайн ерөнхийдөө гоё ганган зүйлс дуртай, өөрсдийгөө гоё ганган байлгах дуртай. Тэгээд хүнтэй харьцахтаа ерөнхийдөө эхлээд харьцаж байгаа хүндээ ерөөсөө итгэдэггүй. Тэгээд нэг итгэлээ өгч юм бол маш үнэнч байж чаддаг. Тэгээд дунд насандаа жоохон асуудалд орох гээд байдаг. Гэхдээ тэр үед нь найз нөхдөндөө хүрээлэн муу хүмүүсийнхаа тусламжтайгаар дахиж хөл дээрээ босч ирж чаддаг. За тэгээд эдгээр 8-ын тоотой хүмүүст ердөөсөө хөрөнгө оруулалт санхүү гэмблинг буюу мөрөдө тоглоом гэх зэрэг зүйлс ерөөсөө огт тохирдохгүй. Тэгэхээр хөрөнгийн бэрчч гэдэг юм уу тиймэрхүү зүйлээс хол байвал зүгээр. За ерөнхийдөө адал явдалд маш их дуртай. Тэгээд амьдарч байгаа газараа залуу насндаа маш их сольдог. Тийм учраас ерөнхийдөө дунд иргэм нас хүрээд үл хөдлөх хөрөнгө худалдаж авал зүгээр байт юм байна. За тэгээд дунд наснаасаа хойш ерөнхийдөө өв хөрөнгө өглөж авах хандлагатай байдаг. Эсвэл насныхаа нэлээд сүүл үедээ маш их хөрөнгө чинийг цуглуулж чаддаг, маш баян болж чаддаг. Тэгээ хүнийг татах чадвартай. За 8-ын тоотой хүмүүсийн маань хамгийн анхаарах ёстой зүйл гэх юм бол ерөөсөө хуваа хичээж болдоггүй юм байна. Яагаад тэгэхээр эдгээр хүмүүс нь өөрсдөө дандаа бусдын тусламжтайгаар амжилтанд хүрч босч ирдэг бусдын тус тэмийг авч амьдардаг учраас хуваа хичээх юм бол хувь заяа хазгаа гიშгэж эхэлдэг гэх юм уу. Тэгэхээр ерөөсөө хуваа хичээж болохгүй, дандаа бусдын төлөө гэсэн сэтгэлээ алдахгүй байх хэрэгтэй юм байна. Тэгээд биеийн хүчний ажилд яснаасаа махнаасаа бүр огт дурггүй. За тэгээд дээрэс нь өдөр тутамдаа нэг үйлдэл хийдэг ажилд бас маш дурггүй. За тэгээд буруу цагтаа буруу зүг рүүгээ явах юм бол ерөнхийдөө нуруу нугастай ясны асуудал үүсэх гээд байдаг. За хамгийн сүүлийн 9 дугаартай гал мах бодтой хүмүүсийн талаар яриа. За гал гэхээр ерөнхийдөө ойлгомжтой, ассан, дүрлцсэн ерөнхийдөө энэ зуны улирлыг илэрхийлдэг. За тэгээд тарих толгой маш хурдтай, маш сайн ажилдаг. Тэгээд шин санаа ерөөсөө байнга толгойд нь төрж идэг. Гэхдээ ер нь бол аль нэгэн санааг байрч аваад хэрэгжүүлэх гэхээсээ илүү хийхээсээ өмнө буугаад өгчдөг талтай. Тэгэхээр ер нь бол уг нь аль нэг санаан дээрээ төвлөрөөд тэрэн дээрээ ажиллах юм бол зүгээр байдаг. За тэгээд жоохон түргэн зантай. Тэгээд ерөнхийдөө байнга инээж явдаг. За хүнийг удирдах юм бол ерөнхийдөө сайн удирдах чадна. Удирдахаас гадна ерөнхийдөө бусдыг дэмжих, хөхүүл нэмжих маш өндөр ур чадвартай. За тэгээд нэг газараа удаан байх дурггүй, бодол санаа нь өргөлжийн тэнцвүү тэнэж байдаг. Уг нь бол бодол санаандаа доктортой байдлаа олох юм бол айгүй зүгээр. За тэгээд хурц, тод тийм ассан өнгө болон загварт дуртай. За юм сурахтаа айгүй сайн гэж байна. За тэгээд хин нэгэнтэй хэрвээ санал зөрөлдөх юм бол яасан бол ийсэн бол гэд ойлгохоос илүү ерөнхийдөө бол шууд хаяад явах хандлагатай байд юм байна. Тэгээд маш тийм дотн найз нөхөд, ойрын хүрээллийн найз нөхөд
маш цөөн байдаг. Гэхдээ ер нь бол танил тал ихтэй байдаг юм байна. Тэгээд гаднаа их баяр хөөртэй аз жаргалтай харагддаг мөртлөө дотроо их тийм ганцаарчмал байдаг юм байна. За 9 номерын гал махбодтой хүмүүс маань ерөнхийдөө өндөр боловсралтай, өндөр албан тушаалтай хүнийг сонгох хандлагатай одоо тийм хүмүүст татагддаг юм байна. Тэгээд альва зүйлийг маш их ургуулж бодох хандлагатай. За тэгээд тэрнээсээ болоод ерөнхийдөө хүмүүсийг жоохон буруу шүүх гээд байдаг. За тэгээд бас нэг сонирхолтой баримт гэх юм бол туранхай байх юм бол хувь заяа жоохон уруудах гэдэг гинэ. Тэгэхээр баг зэрэг махтай шүлтөө байвал зүгээр юм байна. Гэхдээ мэдээж илүү дэлжинтэй бол биш те. Хитрхи туранхай байж болохгүй гэж байна. За тэгээд мөнгийг сайн зохицуулж, зарцуулж чаддаг. Буруу газараа буруу зүг рүүгээ явах юм бол хоолой нүвдэх гэдэг. За дээрэс нь одоо тарих тулгаан асуудалтай сэтгцийн янз бүрийн өвчин дуусах гад байт юм бэ. За тэгэхээр энэ тал дээр анхааруул зүгээр гэж байна. За ингээд ерөнхийдөө 9 махбодоо яриад дуслаа. Одоо хосын зохицлын талаар та бүхэндээ мэдээлэл хуваалцъя. За зохицлын хувьд бол ойлгоход маш амархан зүйл байгаа. За одоо энэ зураг дээр та нар маань 5 махбодоо харж байна те. Ус, мод, гал, шороо, төмөр гээд тойргоор явсан байгаа. За тэгэхээр одоо 1 номертой ус дээшээ 9 тоотой гал руу ногоос шугам татсан байгаа. За энэ хоёрын хооронд одоо хамгийн их өндөр таталцал явагддаг те, хамгийн эсрэг тесрэг зан чанартай мөртлөө одоо хамт амьдраад удаан цаашдаа оршин сухад хүндрэл үүсдэхий гэсэн үг. Одоо бүх зүйл дээр санал зөрөлдөх гээд байдаг гэсэн үг. За үүнтэй мөн адилхан галнаас доошо төмөрлөв ногоон шугам татсан байгааг харж байгаа. За энэ хоёр маань хоорондоо бас маш их татагддаг боловч зохицох тал дээр хүндрэлтэй байдаг гэсэн. За энтэй адилхан төмөр махбод нь мод махбодтой зохицохгүй, мод махбод маань шороо махбодтой зохицохгүй, шороо маань устай зохицохгүй. За махбодынхаа талаас аваад үзэх юм бол тий одоо шороо устай зохицохгүй гэдэг нь шороо нь өргөлж одоо усыг уугаад байдгаа гэсэн шингээгээд тий. За тэгвэл ямар үед зохицох вэ гэхээр хэрвээ та одоо 1 номерын ус махбодтой хүн бол дээшээгийн мод за доошоогоо төмөр хоёртой ойрхон байрлалтай байгаад за тэгэхээр мод ус төмөр гэсэн махбодтой хүмүүстэй та өөрөө хамгийн сайн зохицно гэсэн үг. За модны хувьд дээшээгээ гал доошоогоо ус гээд гал мод ус гэсэн хүмүүстэй мод махбод маань зохицно гэсэн үг. За гал махбодтой хүний хувьд мод юм уу шороо эсвэл гал гэсэн махбодтой хүмүүстэйгээ зохицно. За шороо бол гал шороо төмөр гэсэн гуравтай зохицохоор байна. За төмөр маань шороо төмөр ус гэсэн хүмүүстэй зохицно гэсэн үг. За тэгээд одоо ус устайгаа зохицдог ч гэсэн таталцлын хувьд бас тийм өндөр байдаггүй ерөөхдөө жоохон уйдах гэдэг гэсэн. Тэгэх юм бол өөрөөсөө баг зэрэг ялгаатай тийм мод юм уу төмөр байх юм бол бүр хамгийн илүү тохиромжтой гэсэн. За галын хувьд ч гэсэнтэй яг гал галтайгаа жоохон уйдах гэдэг. Тэгэхээр мод юм уу шороо гэдэг нэг жоохон зан чанарын арай өөр тийм хүмүүстэй илүү сайн зохицно гэсэн. За гаднах тойрог дээр сум заасан байгааг бас та бүхэн харж байгаа байх. Энэ юуг илэрхийлж байгаа вэ гэхээр одоо нар зүв тойрсон сум биш тий. Усан дээшээ модыг, модон дээшээ галыг, за гал нь шороогоо, шорон төмрөө ингэж дэмжиж амьдардаг гэсэн үг. За харилцаан дээр ямар учиртай вэ гэхээр хэрвээ та ус мах боддог бол тий төмөр мах бодтой хүнтэй нийлэх юм бол төмөр мах бодтой хүн таныг дэмжиж амьдрна. Та илүү одоо чиглүүлж удирдлагыг одоо гартаа авчих юм уу? Тиймэрхүү явах хандлагатай байдаг. За хэрвээ та ус бөгөөд өөрөө мод махбодтой хүнтэй нийлэх юм бол та өөрөө модыг дэмжиж амьдардаг, мод нь илүү чиглүүлж явдаг гэсэн үг. За тэгээд энэ хосын зохицлын зөвхөн удаан хамт амьдрах хүмүүс таамаатай болохоос биш тий. Ажил төрөл эрхлэлтийн тал дээр ерөөсөө хамаагүй. Ажил төрөл дээр бол олон төрлийн зан чанартай хүмүүс байх тусмаа зүгээр тий. Олон талын санал санаачлаг гарна гэсэн үг. За би тэгээд нөгөө зан чанар ярьж байхдаа буруу зүг рүүгээ буруу цагтаа явах юм бол гэд яриадсан да. За тэрний одоо 2026 оны зургийг та бүхэнд харуулж байна. За энэ ямар учиртай байдаг вэ гэхээр хэрвээ та одоо 5 номерын хүн болвол дээшээ өмнө зүг рүү доошоогоо хойд зүг рүү энэ жилдээ 2026 онд явах юм бол гэдэг нь богино хугацаагаар явахыг илэрхийлэхгүй урт хугацаагаар энэ зүгүүд рүү одоо нүүдэл суудал хийх ч гэдэг юм уу тий. Эсвэл очиж ажиллаж амьдрах, сурах тиймэрхүү одоо урт хугацааны шилжилт хөдөлгөөн хийхэд тохиромжгүй байдаг гэсэн. За хэрвээ 7-гийн номерын хүн болвол тий одоо дээшээ баруун өмнөд зүг рүү доошоогоо
зүүн хойд зүг рүү энэ жилдээ шилжилт хөдөлгөөн хийхэд тохиромжгүй гэсэн үг. За 8 номерын хувьд те зүүн болон баруун зүгүүд рүү шилжилт хөдөлгөөн хийхэд тохиромжгүй байх нь байна. 6 номерын хувьд мөн адилхан хойд болон өмнөд зүгрүүд рүү шилжилт хөдөлгөөн хийхэд тохиромжгүй гэсэн үг. Мэдээж богино хугацааны аялал зугаалга те энэ бүхэнд бол хамаарахгүй. Тэгэнгүүт голд байгаа 1 номерын хүн маань энэ жилдээ бол альч зүг рүү явсан аюулгүй гэсэн үг голдоо байгаа учраас. За тэгээ энэ тоонууд нь жил болгон ингээд өөр тийшээ шилжиж явдаг. Тэгэхээр одоо энэ бол зөвхөн 2026 оны зургийг харуулсан энэ диаграм байгаа. За ингээд зурхаан таалагдсан болвол тий таарсан болвол та бүх өөрсдийнхөө зурхаан тоог бас доор комментээр үлдээ ирээ. Тэгээд эргэн тойрныхоо хүмүүсийг бас хайртай үний шинжээд үзээрэй. Хуваалцах хүмүүсээ ивэл хуваалцаарай. Тэгээд энэ хүртэл хамт байсан бол маш их баярлалаа. Баяртай.